та захин орчинд ийм гарчгуудтай таарч байв. Энэ бол баталгаагүй их сурвалж бүхий мэдээллээр дамжуулж ханалтаа өсгдөг кликбейт сайт юм. Хэдийгээр хальт уншихад үнний ортой судалгааны хэсгээс иш татсан мэт боловч сайн ихлээд үзвэл их сурвалжин тодорхой бус шинжилгээ ухаанаар батлагтаагүй зүйлсийг дурдсан байх нь илбэг байдаг. Тэгвэл тэдэнд ямар ашигтай, хэрэглэгчдэд ямар сүрэмжлөөтэй вэ? Кликбейт нь ихэвчлэн сенсацтай хүмүүсийн анхаарлыг татах үс мэдээлэл түгэж хэрэглэгчийг тодорхой нэг хуудас руу оруулдаг. Үндсэн зорилго нь вебсайтынхаа урсгалыг нэмэгдүүлэх, хуудасныхаа үзэлтийг өсгөх, улмаар сурталчилгааны орлогыг нэмэгдүүлэхэд чиглэдэг байна. Сүүлийн үед Facebook орчинд энэ үзэгдэл түгээмэл болжээ. Ингэхдээ ихэвчлэн эрүүл мэндийн холбогдлолтой мэдээлэл эсвэл шинжилгээ ухааны бүрэн бус батлагдаагүй судалгаагаар хэрэглэгчдийн анхаарлыг татдаг. Хэрэглэгч холбоос дээр дарахад мэдээлэлээс илүүтэйгээр баннер сурталчилгаа болон онлайн мөрөөдөө тоглоомын утас руу чиглүүлдэг. Эрүүл мэндийн холбогдлолтой төөрөгдүүлсэн мэдээлэл нь буруу эмчилгээний арга турших, хэрэггүй бүтээгдэхүүнд мөнгө өрөх, цаашлаад мэрэгжлийн эмчийн зөвлөгөө авахгүй эрүүл мэндийн уламд ордуулах зэрэг эрсдэлтэй. Хэрвээ та захин орчинд ийм төрлийн мэдээлэлтэй таарвал юу хийх хэрэгтэй вэ? Нэгдүгээрт, ийм төрлийн мэдээллийг бусдад цааш түгээхээс зайлсхийх. Хоёрдугаарт, кликбейт сайтын холбоос дээр дарж хандлтыг нь нэмэхгүй байх. Гуравдугаарт, репорт хийж мэдэгдээрэй. Монголын баримт шалгах төвийг дагаж их сурвалжаар баталгаажсан бодит мэдээллүүдийг авч байгаарай. Аливаа мэдээллийг хуваалцахаас өмнө эхлээд бод, think first.